Сайн байцгаана уу ДБС-ийн үзэгч та бүхэн өнөөдрийг ая тухтай тавтай өнгөрүүлж байна уу? Орой бүрийн 19 цагаас эрхлэн бэлтгэдэг хүмүүсийн мэдээллийн үйлбэрийн ээлж эц дугаар эхлэхэд бэлэн болжээ. Үзэгч та бүхэн өнөөдрийн хөтөлбөртөө анхаарлаа хандуулна уу? Эхний мэдээ хэдэн хоногийн дараа буюу 2026 оны 6 сарын 21-нд Дархуул аймгийн Хонгор суманд нөхөн сонгуул болох гэж байна. Энэ хүрээнд мэдээлэл технологийн багийнхан өгөгдөөл дамжуулах туршилтыг амжилттай хийсэн байна. Энэ том мэдээллийн дэлгэрэнгүй одоо хүргэе. Монгол Улсын холбогдох хууль журманд заагдсны дагуу аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын нөхөн сонгуулийн бэлтгэл ажлын хүрээнд сонгуулийн автоматжуулсан системийн өгөгдөл дамжуулах туршилтыг Хонгор суманд нээлттэйгээр зохион байгууллаа. Туршилтыг ажиглагчдын өмнө ил тод нээлттэй зохион байгуулж, туршилтын саналын хуудсыг санал болгох төхөр хэмжээнд уншуулж туршлаа. Аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын нөхөн сонгуул 2026 оны 6 дугаар сарын 21-ний нэм гарагт Хонгор сум буюу 20 дугаар тойрогт нэг мандатын төлөө нэр дэвшигчид өрсөлдөн 3 эсхийн оронд зохион байгуулагдах юм а. Зөөрийн битүүмжлсэн хайрцагаар санал өгөхөөр хүсэлтэд ирүүлсэн сонгогчдын саналыг өмнөх өдөр нь буюу 6 сарын 20-ны өдөр авах юм байна. 2026 оны нөхөн сонгуулийн 7-3-ны дэвшигчдээр явах юм байна. Өнөөдөр нөгөө өгөгдөл дамжуулах туршилтын өдөр маань явж байна. За энэ өдөр маань ямар үйл ажиллагаа явуулдаг вэ гэхээр тунаг төхөөрөмж маань яг хэвэн ажиллаж гин үү? Мэдээлэл яг дамжуулж гин үү? Тэ? Яг ямар нэгэн алдаа төтөл гарах үедээ урьдчилан сэргийлээд өгөгдөл дамжуулах туршилтын өдрийг зохион байгуулдаг байгаа. За энэ маань болохоор өнөөдөр Улаанбаатарын цагаар 12 цагад эхэлсэн байгаа. За одоогоор бол ерөнхийдөө ямар нэгэн юу үүсээгүй байна. Яг төхөөрөмж маань санал тоолох төхөөрөмж маань яг хэвэн үйл ажиллагаатай явж байна. За одоо тэгээд хүмүүс маань нөгөө саналаа уншуулахад бэлэн байдлыг хангаад ингэж байж байна. Аймаг нийслэл иргэдийн төлөөлөгчдийн хурлын нөхөн сонгуул Дархуул аймгийн 20 дугаар тойргийн 7-гийн 3-ын 1-р хэсэг дээр туршилтын санал хураалтын үйл ажиллагаа эхлээд явагдаж байна. Одоо санал тоолох төхөөрөмжөө хүсрээд санал авахд бэлэн болсон байна. За манай хэсэг дээр нийт 1748 сонгогчийн нэрсийн чагсаалт ирсэн байгаа. За зөөврийн саналын харьцаар санал өгөх сонгогч 6 сонгогч хүсэлтээ ирүүлсэн байгаа. Өнөөдөр 00 цагт зөөврийн саналын харьцаар санал авах сонгогчийн хүсэлтийг авч дуусгах учраас одоо санал өгөх сонгогчид яралтай ирж хүсэлтээ өгөөрэй гэж уриалж байна. За манай 7-гийн 3-ын 1-р хэсэг дээр бол хэсгийн хороо нь бол 7 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байгаа. За 2 намаас бол 3 ажиглагч бүртгүүлсэн байгаа. Тэгээд 6 ажиглагч ажилланаа. Энэ онд Монгол Улсын хэмжээнд 5 аймгийн 9 сумын 29 хэсэгт аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 9 мандатад нөхөн сонгуул. Мөн 15 аймгийн 34 сумын 43 хэсэгт сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын 38 мандатад нөхөн сонгуул болох гэж байна. Хонгор сумын иргэд та бүхнийг сонгох эрхээ эдэлж нөхөн сонгуульд идэвхтэй оролцохыг уриалж байна. Хөтөлбөр өршин та бүхэндээ хүрж байна. Дараагийн мэдээ төгсөгчдийн 70-85% нь ажлын байртай болдог боломж сургалтын төвийн мэргэжил ур чадвар олгох сургалттай холбоотой бэлтгэсэн мэдээлэл үзүүлэх гэж байна. Та хараахан ажилд орж амжаагүй байгаа ямар мэргэжил эзэмших тал дээр эргэлзэхийн сацуу хаана ямар сургалтын суух талаар судалж байгаа бол дараах мэдээлэлд анхаарлаа хандуулаарай. Олон улсын ISO 20700-2017 стандартыг хангасан Монголын менежментийн зөвлөх байгууллага статустай дархны зөвлөх боломж сургалтын төвөнд аймгийн хөдөлмөр халамж үйлчилгээний газартай хамтарсан мэргэжил ур чадвар олгох сургалтууд энэ жил 8 дахь жилдээ явуулж байна. Сургалтууд нь Монгол Улсын хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны тусгай зөвшөөрөлтөд явагддаг бөгөөд олон улсад хүчин төгөлдөр байдаг чадамжийн гэрчилгээ сертификатыг мэргэжил тус бүрээр нь олгодогоор онцлогтой. Мөн чадамжийн гэрчилгээ нь e-Mongolia платформ дээр байршдаг болжээ. Нэрөө нэгтлэн модогч, мэргэжлийн англи хэл, компьютер хэрэглээний програм, office management, архив бичих хэрэг хөдлөлт, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл хон ажилтан, компьютер веб хөгжүүлэгч зэрэг 6-аас 7 төрлийн мэргэжил болон сургалтыг явуулдаг бөгөөд суралцагчдаа компани байгууллагуудад дадлага хийлэгдэг байна. Төгсөгчдийн 70-85% нь ажлын байртай болдог сургалтын чанар агуулга стандарт өндөр түвшинд байж, практик ур чадварыг эзэмшүүлдэг учраас суралцагчид сэтгэгдэл өндөр байдгаа хэлж байна. Би анх болохоор багийнхаа пэйж хуудаснаас энэ хөө сургалтын тарих мэдээллийг авсан байгаа. Тэгээд халамжийн ажилтнаа холбогдоод бүртгүүлээд одоо яг 4 хоног дээр явж байна. Тэгээ уг сургалтанд сууснаар болохоор нөгөө 21 хоногт багтаагаад одоо нөгөө онл болон практик дээр энэ онл гэхээс илүү их хвчлэн практик дээр компьютер дээр хосолсон болохоор илүү давуу талтай санагдсан. Одоо нөгөө няраг үж яг хэм болох, нярвын ёс зүй, эрх үүрэг тэгээд няраа маань яг
практик одоо ажил дээр гараад яг юу хийх ёстой одоо жишээ нь одоо нөгөө кас болон харилцаа дансыг хөтлөх, бараа материалыг хүлээж авах, орлого дээр зарлагдах, тэгээд үндсэн хөрөнгийг одоо нөгөө хөтлөх зэрэг дээрээс нь одоо нөгөө нэг нэгтлэндээ тусалж явдаг учраас нөгөө нэгтлэндээ туслах учраас нөгөө цалин тооцоох. Тэгээд Excel програм дээр цалингаа тооцож сурч байна. Дээрээс нь болохоор одоо бараа материал агуулгын бүртгэл Excel програм дээр л ер нь хөвчлэн ажиллаж явж байгаа. Үүнээс хойш ер нь тэгээд санхүүгийн програм дээр бас нэлээд ажиллана гэсэн. Энэ бол энэ сургалтанд хамрагдсандаа нэлээд баяртай байгаа. Ер нь л өөрөө нөгөө багаас мэдээлэл аваад энэ чиглэлээр яг ажиллах нөх хүсэлтэй байгаа байхгүй юу? Нэлээд баяртай олзуурхаал орж ирсэн дээ. Манай дархны зөвлөх боломж төвн 2009 оноос хойш хөдөлмөрийн зах зээл дээр эрэлттэй байгаа мэргэжлүүдээр чадамжийн суралцсан сургалт явуулж ажлын байранд зуурчилж эхэлсэн. 2017 оноос хойш хөдөлмөр нийгмийн амлын яамны тусгай зөвшөөрлөлтөд чадамжийн гэрчлэгээ олгож одоо сургалт явуулж хөдөлмөр нийгмийн амлын яамны Дархуул аймаг дахь хөдөлмөрийн халамж үйлчлэгээний газартай хамтарсан сургалт явуулж мэргэжил олгож ажилгүй болон ажилгүйдж өртөж болцсошгүй иргэдэд зориулсан мэргэжил олохын сургалтыг нийгмийн хариуцлагын өрөөнд явуулж байна. За манай сургалтын давуу тал бол Cloud буюу сүүлийн үеийн дэвшилтэт технологийн мэргэжлийн одоо санхүүгийн програм дээр дадлага практик хийж ордог. Хийх замаар сурах аргаар за тухайн хүн ажил дээр гараад яг юу хийх юм гэдэг дээр бол хийх ажлуудын одоо практикаар хийлээдэг. За мэргэжсэн нэгтэн бодогч, татрын мэргэжсэн зөвлөх, заагаах арга зүйч, санхүүгийн шинжээч, аудитор зэрэг 20-27 жилийн туршлагатай багш нар хичээл ордог. Дадлага практик байгууллагууд дээр хийлэгдэг. Төгсөгчдийг шалгаруулж ажлын байранд зуучилдаг ийм давуу талууд байгаа. За манай байгууллага мөн бизнес эрхлэгчид болон байгууллагуудад татврын одоо эрсдлээ бууруулах, зардлыг бууруулах чиглэлээр мэргэжлийн зөвлөх үйлчилгээ, санхүүгийн зөвлөх үйлчилгээг үзүүлдэг байгаа. Манай сургалтын давуу тал нь юу вэ гэхээр нэгдүгээрт 1 жилийн академик сургалт явуулдаг байгаа. Хоёрт нь болохоор богино хэмжээний сараас 2 сарын хугацаанд нэгтлэн нейро бэлтгэж зах зээл дээр нийлүүлж байгаа. 100% практик тал дээр яаж үндэслэж хичээл орж мэргэжилтэн бэлтгэж байна гэсэн. Хамгийн түрүүнд програм дээр үндэслээд ажлын багц хэсгээ ашиглах, за тайлан баланс, бичих цаастаа тийм ээ бүртгэл хөтлөх, сүүлийн үеийн санхүүгийн бүх онлайн програмуудыг яах нь эзэмшүүлж байгаа. Нэр хүн өнөөдөр гарахад хамгийн түрүүнд ямар ёс зүйтэй байх юм те, ажлын талбар дээр очиж хамгийн түрүүнд юу хийх ёстой юм те, хийснийхаа дараа ямар хариуцлага, ямар үүргийг мэдэх ёстой юм. Үгүй яг ажиллаж байгаа юм шиг л 21 он нэрөө ажил хийж байгаа юм шиг тийм аргачлаар хичээл ордог байгаа. Энүүгээрээ давуу тал. Тэгээ төгсөгчд нь маш сэтгэл хангалуун битг. Төмөрлөг байна. Аймгийн захиргаануудаар байна. За жижиг аж ахуйн нэгж байгууллагуудаар байна. За хүний нөхц хүртэл сургаад бас төгсөжсэн. Аль болох одоо зах зээлтэйгээ уялдуулаад богино хугацаанд ажлын татлаг туршлага энэ одоо суурай болгоод энэ хүн яг гараад ажил дээр юу ямар програмтай ажиллах юм те, ямар хүмүүстэй ажиллах вэ, ямар багц хэрэгсэлтэй одоо ажлыг гүйцэтгэх үү гэдэг дээр л төвөө ажил өөрөө бүр татлагжуулж байна. Энэ жил бүр нэг аюул онцлог маань бүр аймгийн хэмжээ биш бүр нийт улсын хэмжээнд би өвөл манаас юу маань сургалтын төв маань сургалт явуулаад бүр 18 аймгийн хэмжээ 100 гаруй мэргэжилтэн бэлдээд ерөөс 21 хоногийн дотор онлайнаар тэг хөнөмлөх болгоод амжилтаа төгсгсөн байгаа. Энэгээр бас гаргаж байгаа. Монголын менежментийн зөвлөх байгууллага статустай дархны зөвлөх боломж төвн мөн гэрээд нэгтлэн бодогчийн үйлчилгээ, аутсорсинг санхүүгийн зөвлөх үйлчилгээ буюу татвар санхүүтэй холбоотой бүх төрлийн үйлчилгээг мэргэжлийн өндөр түвшинд үзүүлсээр байна. Офисын байршил хаяг шин дархан 380 ажил олгогчтой холбооны байранд байрлаж байна. Харилцаа утасны дугаар 7270 34 7 99 9380 9995 5988. Дараагийн мэдээ Remax City Office-ын Дархан хотод үйл ажиллагаагаа нээж эхлэх бэлэн болоод байна. Ингээд нээлтийн үйл ажиллагаанаас бэлтгэсэн мэдээллийг одоо үзүүлье. Дэлхийн өлөөлөх хөрөнгийн зуучлалын салбарын тэргүүлэгч Remax брендийн Дархан аймаг дахь анхны салбар болох Remax City Office-ийн нээлтийн арга хэмжээ өнөөдөр буюу 2026 оны 6 дугаар сарын 18-ны өдөр ёслол төгөлдөр зохион байгуулагдлаа. Дархан аймгийн өлөөлөх хөрөнгийн салбарын хөгжилд шинэ хуудас нээж олон улсын стандартыг орон нутагт нутагшуулах чухал үйл явдал болсон төдийгүй салбарын манлайлагч, бизнес эрхлэгч, хөрөнгө оруулагч, салбарын түүжээлэгчдийг нэг дор цуглуулсан онцгой өдөр боллоо. Нээлтийн арга хэмжээний үеэр Дархан
сургуулийн үлэлэг хөрөнгийн зах зээлийн ирээдүйн Remax бизнес моделийн онцлог, бүгд хожих зарчим, борлуулалтын урлаг болон амжилтын стратеги, хэрэглэгчийн амьдралын хэм маяг, худалдан авах хандлагын судалгаа, барилгын салбар үлэлэг хөрөнгийн зах зээлийн тойм болон Дархан Уул аймаг томоохон төсөл хэрэгжүүлэгчдийн оролцсон хэлэлцүүлэг байдлаар мөн өрнөлөө. Сайн мэнэ дарханчудаа намайг Тоолиаг Ээжлаяр гэдэг Дархны Remax цэцэн салбарын брокер эзэмшигч, Дархны уугуул дархан тусаж төрсэн байгаа. Тэгээд дэлхийн номер 1 брендийн Remax-ийн үйл хөдлөх зуучлалын салбарыг Дархан хотноо соёлын нэвтрүүлээд ажиллахдаа баяртай байна. Манай Дархан цэцэн салбар маань ёс зүйтэй мэрэгжлийн түвшний үйлчилгээг үзүүлэхээр зорио ажиллаж байна. Үйл хөдлөх хөрөнгийн салбар гэдэг бол маш том нэг бүхэл юм экосистем байна. Тэгэхээр зөвхөн одоо барилгын компани барилгаа бариад энэ зах зээл бол дуусна гэж байдгүй. Тэр үйл хөдлөх хөрөнгийг борлуулах ажил гэдэг нь дахиад нэг тусдаа мэрэгжлийн одоо тэр дундаа манай үйл хөдлөх хөрөнгийн салбарын чинь тусгай зөвшөөрөлтэй юм аж ахуйн нэгжүүд болцсон байж байгаа санхүүгийн зохицуулахаар нэг иргэд. Тэгэхээр борлуулалтын асуудал нэг тусдаа дахиад тухайн үйл хөдлөх хөрөнгийн одоо мейнтенс буюу одоо ашиглалт одоо арчилгаа тэр дараагийн үйл хөдлөх хөрөнгийн after service гэж яддаг дараагийн үйлчилгээ. За дээрээс нь тухайн үйл хөдлөх хөрөнгийн одоо манайхаар бол энэ чинь нөгөө сууц өмчлөлтийн холбоо гэж яваад байгаа шүү дээ. Сөөх гэж явж байгаа. Гэх мэтлэнгээр ингээд маш том экосистем байдаг. Тэгэхээр бидний хувьд Монгол улстай одоо яг ямар одоо зүйлийг илүү анхаарч төвлөрж ажиллаад байгаа вэ гэхээр энэ экосистемийн нэг чухал хэсэг нь байхаар зорж бол ажиллаж байгаа. Энэ салбар бол өөрөө бас маш ач холбогдолтой салбар гэдгийг өнөөдөр бас энэ ташин ашиглаад бас дурдмаар байна. Бас үйл хөдлөх хөрөнгийн зах зээлийн тэр дундаа борлуулалт зуучлалын салбарыг бас хэрэглэгч тэр дундаа одоо барилгын компаниуд иргэд маш сайн ойлгоосоо гэж бас хүсэж байна. Remax брендийн Дархан Уул аймаг дахь анхны салбар болох Remax цэцэн офисын байршил Шин Дархан 11-р баг Магноли хотхны тод амстай хаалгаар ороод 3 давхурт байрлаж байна. Харилцах утасны дугаар 80 77 53 тэгтэг. Хөтөлбөр үргэлжилж байна. Одоо та бүхэндээ наадмын товтой холбоотой бэлтгэсэн тодруулга ярилцлагыг үргэлжлүүлэн үзүүлье. Дархан Уул аймгийн үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны дараагаа жавхлантаа уулзаж, за 7 дугаар сард болох Дархан Уул аймгийн болон Дархан Уул аймгийн 4 сумдын баяр наадмын товын тухай мэдээлэл дэлгэрүүлэн үзүүлэх бэлэн болжээ. Танд энэ өдрийн мэнд хүргье. За үзэгч та бүхэндээ энэ өдрийн мэнд хүргье. За үндэсний их баяр наадмын одоо зохион байгуулах хороо маань засаг даргын захирамжаар байгуулагдаад 3 удаа бас үндэсний их баяр наадмынхаа одоо бэлтгэл ажлын хурлуудаа хийгээд ингээд ажилдаа ороод ажиллаж байна. За энэ жилийн хувьд бол сумдуудаас ирсэн хүсэлтийн дагуу одоо бас аймгийн засаг дарга захирамжаа гаргаж сумдынхаа баяр наадмын товыг бас тогтсон байгаа. За ингээд Хонгор сумын баяр наадмыг 7 дугаар сарын 2-3-ны өдөр, Орхон сумын баяр наадмыг 7 дугаар сарын 3-4-ны өдөр, Шарингол сумын баяр наадмыг 7 сарын 4-5-ны өдөр ингээд зохион байгуулахаар аймгийн засаг даргын захирамж маань хаалбжаад ингээд сумдууд маань бас баяр наадмаа зохион байгуулахын бэлтгэлдээ орчихсон ажиллаж байна. За Дархан Уул аймгийн баяр наадмын хувьд бол энэ онд одоо Дархан хот байгуулсны 65 жилийн ой тохиож байгаа. За тэгээд энэ зохион байгуулалтын хувьд бол бас баяр наадмаа энэ дотоодын аялал жуулчлалыг дэмжсэн юм бас онцлогтой 65 бүтээлч ажлынхаа бас дийлэнхийн бас энэ баяр наадмыг хүртэл бас урт хэлбэрээр ингээд зохион байгуулалт яваа гэдэг ийм төлөвлөгөөтэй бас энэ баяр наадмын комисс маань ажилдаа ороод ажиллаж байна. За аймгийн баяр наадам маань энэ жилийн хувьд Монгол улсад бас энэ дэлхийн адууны ийм өдөр Улаанбаатар хотод нэгдсэн журмаар зохион байгуулалттай холбоотой засгийн газрын одоо тогтоол гараад 7 дугаар сарын 8, 9, 10-ны өдрүүдэд Дархан Уул аймгийн баяр наадмыг зохион байгуулахаар бид бүхэн бэлтгэл ажилдаа ингээд ороод ажиллаж байна. Тэгэхээр яг аймгийн нээлт 9-ндөө болно гэсэн үг. Нээлтээ тий 7 сарын 8-ны өдөр та бүхэн мэднэ. Одоо зарим насны мордын уралдаанаар бас баяр наадмын хөтөлбөрүүд маань эхэлж идэг. За мөн баярын хурал, за төрийн шагнал гардуулах энэ ёслолын үйл ажиллагаа маань хүндэтгэлийн концерттойгоо энэ 8-ныхаа өдөр зохион байгуулагдаж, за 9-ний өдөр баяр наадмынхаа нээлтийг албан ёсоор эхлүүлээ. За ингээд 10-ны өдөр баяр наадмаа хааж, за баяр наадмаа бол одоо үдшийн бас цэнгүүнтэй зохион байгуулахаар бид бүхэн бас бэлтгэл ажлынхаа төлөвлөгөөг гаргаад ингээд ажиллаж байгаа. За
Дархан аймгийн үндэсний их баяр наадмын зохион байгуулах хороонд ямар одоо бүрэлдэхүүн ажиллаж байна. За одоогийн байдлаар таас хэллээ шүү дээ. 3-4 удаагийн хурлаа зохион байгуулад бэлтгэл ажлаа хангаа явж ийн гэж байна. Бас энэ жилийн хувьд та бүхний баримталж байгаа те онцлог юу байна? Юун дээр энэ жил илүү анхаарэ гэж бас бодож байна. Бас тийм ээ энэ 65 гэдэг чинь бас тийм зарим тохиолдолд одоо тэгшээтэй юм шиг гэж хүмүүс ойлгоод байна шүү дээ. 65 жил болж байгаа юм чи юун дээр анхаарах гэж байгаа юм болоо гэж иргэд магадгүй сонирхож байгаа. Үүн дээр нь таваас мэдээлэл. За яг би тодруулаад хэлэхэд бол 65 жилийн ойг бол яг тэгшөө гэж тооцохгүй. Яа тэгэхээр одоо нөгөө засгийн газрын тогтоолоор яг ой тэмдэглэх хүрээнд бол тэмдэглэхгүй гэж ингэж ойлгож байна. 10 сарын 17-ныхоо өдөр хотынхон төрсөн өдрөөр бид хүн бас уламжлуулсан арга хэмжээнүүдэд зохион байгуулна. Гэхдээ бид энэ 65 жилийн болж байгаатай холбогдуулаад баяр наадмынхаа хүрээг бас тэлье гэдэг ийм санаачлаг гаргаад жишээлбэл одоо үндэсний бүхийн барилдаа нэг 256 бүхийг энэ жил барилдуулах. За мөн харваа, шагаа харваа, сур харваан дээр бас тодорхой төрлүүдийг нэмэх, өсвөр насны хүүхдүүдийнхаа бас энэ үндэсний спортод одоо хичээллэх энэ боломж, энэ сонирхох боломжуудаар нь хангаж бас нэмэгдүүлэх. За мэдээж одоо бай шагнал дээр бас тодорхой анхаарал хандуулах. За мөн би түрүүн хэлсэн дотоодын аялал жуулчлалыг дэмжих чиглэлээр бас хэд хэдэн бас арга хэмжээнүүдийг бид хүн бас төлөвлөд ингээд ажиллаж байгаа. Тэгэхээр дарханчуудыгаа дарханд ирж бас наадамлахыг сонирхож байгаа энэ иргэдийг бол Дархан аймгийн баяр наадамд бас ирж наадаасаа гэж ингэж хүсэж байгаа. За мэдээж одоо баяр наадмын өдрүүдэд үйлчилгээний байгууллагуудын бас үүрэг оролцоо их чухал байдаг. Тэгэхээр энэ үйлчилгээний байгууллагууд дээр бид хүн бас тодорхой стандарт шаардлагуудыг тавьж одоо наадамчдад түргэн шуурхай стандартын дагуу энэ амт чанартай хоол хүнсээр одоо үйлчлэх энэ боломжоор нь ханган. За мөн бид хүн бас энэ үйлчлэгнийхэн байгууллагуудын тогтчлолтон дээр баяр наадмын комиссаас бас тухайлан бас анхаарч ингэж ажиллаж байгаа. Нэг өсөндөө одоо үйлчлэгний байгууллагуудын маань гадаад орчинд төр хогны сав, за мөн одоо хиймэл зүлэг дэвсэж бас наадамчин олныг тухтаа одоо үйлчлүүлэх энэ боломжоор хангах. За цахилгааны найдвартай бас хэрэглээгээр нь хангах. Ус одоо бохирын асуудлыг энэ бас шийдэх гэдэг энэ үйлчлэгээний байгууллагт одоо үйлчлүүлэхэд наадамчдын одоо бас боломжийг бүрдүүлэхэд бас баяр наадмын комисс онцгойлон анхаарж байгаа гэдгийг бас дуулгаж хэлье. За баярлалаа. За үзэгч та бүхэндээ энэ жилийн буюу 2026 оны Дархан аймгийн үндэсний их баяр наадмын зохион байгуулах хорооны дарга жавхлантай одоо уулзаж баяр наадмын товын тухай мэдээлэлийг дэлгэрэнгүй үзүүллээ. Танд мэдээлэл өгсөн баярлалаа. За баярлалаа. Та бүхэнд амжилт хүсье. Даргамдээ Сентими Волюм 1 DJ хөгжмийн фестивал 2026 оны 6 сарын 19-ноос 20-ны өдрүүдэд Дархан Комфорт цогцлбор гарденд болох гэж байна. Үүнтэй холбоотой бэлтгэсэн мэдээллийг одоо үзүүлнэ. За ингээд 10 DJ болон онцгой артист буюу дуучин Эрдэнэ Чимэг хичээг бас бид нар урьж онцгой зочноор бас нэлээд сэтгэлийн догдолтойгоор илүү сонин зочин байна гэдэгт итгэлтэйгээр урьсан байгаа. Тэгээ мөн MC DJ бас бүжигчин Текима бидэртэй хамт хоёр үчиг хамтдаа өнгөрүүлнэ. Ингээд зохион байгуулалтын үйл ажиллагаа бид нар асрын үйл ажиллагаагаа 20 цагт нээж байгаа. 2026 оны 6 сарын 19-ны өдөр болон 20-ны өдөр Дархан хотод залуучууд та бүхний бүгдийг бас дахин өргөтэй бол туйлын таатай байна. Ингээд MN Stage Development компани бидний тайз, гэрэлтүүлэг, хөгжмийн дугуйлалт бүх зүйлийг хариуцаж инженер, саунд инженер, гэрлийн инженерүүд бид нар хамтдаа Дархан хотын хамгийн том, хамгийн шинэлэг шоу гэхээр одоо зорин ажиллаад бэлтгэл ажиллагаа бүрэн хангагдаад ингээд явж байна. Ингээд тасалбар маань Ticket City-мээр яг одоо борлогдоод эхэлсэн байгаа. 6 сарын 19, 20-ны өдөр хэрвээ та аль нэг өдөр нь шоунд оролцож байгаа бол 69,000 төгрөгийн үнэтэй байгаа. 2 өдрийн тасалбарыг сухтаа хамтд авах юм бол 119,000 төгрөгийн үнэтэйгээр худалдаалагдаж байгаа. Ингээд мөн Comfort Garden-ыг гадаа та бүхэн дамтас, шорлог, шаашлыг за хүнсний бүтээгдэхүүнээ бид нар ингээд гаргасан байгаа. Хамгийн гол зүйл нь асар дотор хүнсний буюу хоол хүнсний төрөл зүйлийг огт борлуулахгүй буюу тухайн шоу орчныг бид нар тусгайлчлан бэлдэж нэг юм хязгаарлалтыг тогтоож өгснөөрөө илүү онцлог гэж шийдэж байгаа. Хинч бүжгэлж байхдаа бас шарлагын үнэр үнэртгийг хүсдэггүй гэдэгт бас итгэж найдаад бид нар энэ онцгой нөхцөл байдлыг хангая гэж найдаж ажиллаж байна. Тэгээд өнөөдрөөс эхлээд бид нар Дархан хотынхоо онцгой бүсүүдэд бас DJ урсгалын соёлыг түгээгээд нэвчүүлээд явж байгаа. Тэгээ өнөөдөр бол Аман мол худалдааны төв, оргил худалдааны төв, Миний Монгол цэцэрлэг түрээлэн үйлчлэгийн төвийн гадаа бас DJ нар маань тоглолтоо хүргээд ингээ бас соёлыг түгээгээд явна. За тэгээ бид дахин энийг бас онцолж хэлье. Бид Сентими бол
архитектурын тухай зүйл ерөөсөө биш. Бид шинэ үеийн залуучуудын соёлыг, шинэ үеийн залуучуудын химнэлийг хэрхэн мэдэрж байгаа, хамтдаа хин нэгнийгээ хэрхэн хүлээн зөвшөөрж, эрх чөлөөг нь олгож, хамтдаа гоё эрх чөлөөгөө мэдэрдэг юм бэ гэдгийг харуулахаар зорж байгаа. Тэгээ хамтран ажиллаж байгаа бүх байгууллагуудаа баярлалаа. Ингээд хамтран ажиллагч, хамтран зохион байгуулагч Комфорт зохицолбор хязгаарлагдмал хариуцлагатай компани, Enza Photo Studio, GN Business Center төвийнхэн. За тэгээд бидэнтэй хамтарч ажиллаж байгаа тасалбар борлуулалтын юм Ticket-ийн эдгээр байгууллагууд ажиллаж байна. За тэгээд ерөнхий спонсороор ажиллаж байгаа Singur Ultra бүтээгдэхүүн болон Apo хувьцаат компани хамт олондоо мөн талархал илэрхийлье. Ингээд 5-6 сарын 19-20-нд Дархан хотод Комфорт комплексийн гадаа сентиметр уулзцгаая. Ингээд дараагийн хэвшиж буй медиа байдал, фото зураг авалт, асар дотор юу болох тухай Enza студиудын замлан маань та бүхэн мэдээлэл хүргэнэ. Сентиметр фестивал дээр Enza нач зураг дарна. Тэгээд Оросуудын нэг клубын зурагчид яаж зураг дардаг, хэв маяг харна. Арай шинэлэг байх гэж бодоод тэр хэв маягаар зураг дарж сонирхуулнаа. Тэгээд гой зурагтаа болно л гэж найдаж байна. За сентиметр уулзцгаая. За комфорт зохицолмор маань гадаа асартаа ивентүүд байгуулад, зохион байгуулад ер нь 10 жил болсон байна. За энэ хугацаанд болохоор маш олон одоо 100 болгон маш олон ивентүүдийг зохион байгуулж ирсэн. Харин энэ удаагийн ивент дээр бол манайх онцгойлон хандж байгаа. Энэ болохоор дархны хамгийн том ивент болж ийн гэж ойлгоод комфорт зохицолбор маань энэ дээр маш өндөр стандартыг хангах ёстой гэдгийг ойлгож энэ даалгаврыг авсан. Тэгээ одоо манай хөгжим гэрэлтүүлэг дотор зохион байгуулалт маань маш өндөр түвшний мэргэжлийн түвшинд ажиллаж байгаа гэдгийг дуулгахад таатай байна. Та бүхэндээ Сентими фестивалд 19-20-нд ирэхийг урьж байна. Төмсийн мэдээллийн хөтөлбөр ээлжид дугаар өндрөөд өндөрлөө. Хөтөлбөрийг анхаар үзсэнд баярлалаа. Та бүхэн бидний мэдлэгсэн маргааш мэдээллийг орой 19 цагаас хүлээн авч үзээрэй. Баяр та үзэгчдээ.